За өглөөний мэнд. Шинэхэн 7 хоногийн мэнд төргий. Небраска мужид явж байна. Ачаа өгөх газараа ирсэн байна. Одоо ишиг очоод ачаагаа өгөх гэж байна. Өчигдөр 8 цаг орчим. Өчигдөр бүтэн цаг өдрөөс өнөөдөр нэгд өдөр. 8 цаг орчим яваад шөнө би бас гэрээсээ нэлээ орой гарсан юм а. Тэгээд шөнө энэ 3 цагийн үед үрж ирээд хонсон. Гадаад ажгүй сайхан байна. Одоо энийг өгчөөд би нөө юу авчирсан явж байгаа байхгүй. Стил одоо нэг төмөр том хавтангууд байдаг шүү дээ. Тийм авцсан явж байгаа. Энийг өгчөөд дахиад нэг 100 майл орчим яваад тоосоо авах юм бэлээ. Энийг ч айгүй дажгүй үнэлгээтэй авсан. 550 орчим майл $1900 авсан. Ер нь ойр сонсогдоогүй тийм дажгүй үнэлгээтэй авч байгаа. Одоо миний ачаа авах газар тэр хойно харагдаж байгаа цагаан байдлаа. Бишиг очоод өгөндөө. За тэгээд энэ бичлэгийг хамт угаарай. Лайк дараарай, шеэр хийгээрэй. Баярлалаа. За сайн амнахаа. GoPro time. Хойд GoPro-гоор бичлэг хийх юм байна. За нөгөө тоосоо авдаг газар ирсэн. Одоо манайхан чи энийг харсаар хагаад энэ газрыг мэддэг болсон баг төө. 3-4 дахь удаа авч яана баг. Айгу хурдан аччихдаг дажгүй газар байгаа. Жохон хүндийг стооцвол энэ ч амархан сайхан ачаал төө. Тэгээ энийг авчаад явах майл нь 580 хэдэн майл байсан. За ачаагаа ачуулчлаа. Одоо гаш бэлгэж байна. Эхээс өмнө холоо бэлдээ тавьчих тийм. Цаг жоохон бага болохоор хурдхан шиг л юм хийнэ. Хаваад
Beef fries ингэж чам. Энэ нэг олж байгаа. Seasoning. За. За ингэж хийгээл 15 минутын дараа боллоо да. За дуслаа. Бүтэн дээр нөгөө булан хамгаалагч тавиад. Энэ дээр страп хүрсэнгүү. Гэхдээ дунд нь байгаа юм чи гайг баг. Одоо энийг хаагаад тэгээ хоол болцсон байгаа. Хоолоо идчихэд. Тэгээ итгэн шиг бас замаа утахгүй бол бас нэлээ майл явах хэрэгтэй байгаа. 580 гэж бараг 600 майл явах хэрэгтэй. Сахарч. Цагаас хоол идчихэ. Тэгээ үе та. Уссан байна. За нэг 4 цаг 30 минут орчим үлдсэн байна. За одоо бензин авчаад дахиад нэг кофе аваад тэгээд 2 цаг орчим яваад унтъя гэж бодож байна. Өчигдөр би нэг өөрөөсөө болоод жоохон орой гараад шөнө 4 хүртэл явсан шүү дээ. Тэгээ болохоор жоохон нойр өшөх гээд байна. Тэгэхээр ямар ч нэг кофе аваад дахиад нэг 2 цаг орчим яваад жоохон төгсөж байгаад унтчихъя гэж бодож байна. Өглөө нэг 7 молоо гэж босоод дахиад үлдсэн цагаа яваад 9:10 гээд ачаан дээр очиж гэж бодож байна. Одоо яг энэ чинь 0 градустай гохгүй. Нэлээ хүйтэн болж байна. Тэгээд нөгөө таракны хянах дээр 0 градустай болчихлоо шүү. Замчин хөлдсөн байж магадгүй шүү. Болгоомжтой ороо гэсэн бичгүүд хичээрээд байна. Гэтэ энэ чинь нөгөө бороо цас орсон юм байхгүй болохоор зам хөлдөх нь бол гайг байна. Чиг байхгүй гэсэн. Одоо бол би чи бензин авчих. Сая жишээлбэл би $750 бензин авч байгаа байхгүй. Тэгээд зарим нэг газрууд нь чи ийм үнэтэй бензин авсан юм чи кофег ч үнэгүй өгөө зүгээр яв үнэгүй өгье гэдэгтэй байхгүй. Зарим нь бол тэгэл үнгийг аваад өгөх чинь гол нь баялаа л явчихж байгаа юм чи. Яаш гэл. За явсаар байгаа цаг 30 минутын зайтай зогсчихлоо. Одоо шөнө 3 цаг болж байна. Нэлээ ядарч байна. Нойр урж байна. Одоо бид хоошоо орж унтлаа. Өглөө нэг 8 гэсэглээ тавиад унтдаг юм гэж бодож байна. Лайк дараарай. Subscribe хийгээрэй. Өглөө уулзъя. Сайн амраарай. Bye.
Өглөөний мэнд сайхан амарлаа. Одоо ачин дээр ирсэн зогсож байна. Одоо энийг онгоолгоод буулгана гэж байна. Энэ нөгөө нэг юм католик сургууль байна, сүмтэй. За энийг буулгачаад их хурдан буулгах хэрэгтэй байгаа би энийг. Энийг буулгачаад дахиад 2 цаг 30 минут явж нэг ачаа аваад бас айгүй хүнд ачаа байлаа. Тэрийг авчаад дахиад нэг 100 гаруй майл яваад маргааш буулгаад тэрнийхээ дараа хойоогоос очиж ачаа аваад дахиад нэг 800 орчим майл явах ачаа авцсан байгаа. Тэгээ өнөөдөр бас нэлээд завгүй өнгөрөх болов уу гэж бодож байна. Тэг ямар ч байсан энийг онгоолгоод энэ ачаагаа буулгая. Экстра пауэр хийсэн юм шиг. За энэ ачаагаа буулгачлаа да. Айгу урдан буулгаж байна. Өчигдөр шинэ бүр нэлээд хүүтэн онсон. Тарака асфальттай параа ажиллуулаад хонсон ч гэсэн. Нэлээд хүүтэн байлээ. Минийх нөгөө нэг юу болохгүй. Банк хитер гэдэг чинь нөгөө тарака унтраацсан байж байхдаа одоо нөгөө халуун паар ажиллаад тэгээ доторх салоноо дулаахан байлгадаг. Надад бол тийм байхгүй байгаа. Тэгтээ тэрийг нэг хямдхан шийдэж болох юм байлээ л дээ. Одоохондоо би бол хийгээгүй байгаа гэсэн. За. Одоо ишиг энийг буулгачаад 2 цаг 30 минут орчим явна. Тэнчэнээс юу аав гэсэн. Хиймэл зүлэг аав гэсэн. Одоо нэг ийм ногоон зүлэгнүүд ингээд нэг дөрвөлжлөөд хуулаад тавьсан байдаг шүү дээ. Тийм зүлгэнүүд аавна гэсэн. 47,000 паунд. Тэгэхээр бас нэлээд хүнд гэсэн. Ихтэй хөргөж өгөх юу болов зайн өгөх баг гэсэн 100 гаруй майл гэсэн. Тэгээд өчигдрийн влог дээр яриаг өнгөрсөн байлаа. Ер нь жоох яарч явсан болохоор тэгээ мартцсан байлаа. Би компаниас олсон. Дахиад өөр шинэ компани руу орсон. Яг гоо одоохондоо энэ компаниг ямар хуу сайн муу ачаа олж өгдөг үгүйг нь дүгнэхэд эртээ. Тэгэхээр нэг 2-3-7 хоног за болины сар явсны дараа тэгээ за нэг ийм компани байна да гэж дүгнэгдэнэ. Яг гоо өөрийн гэсэн чиргүүлтэй тарактай хүмүүсийн бас давуу тал нь энэ байдаг. Нэг компанид орлоо. Чи бүгдээрээ л одоо би жолооч ч гэсэн гарч илчлээ. Бид бүгдээрээ л одоо өөртөө ашигтай байдлыг үүсгэхэд тулд явж байгаа шүү дээ. Тэгэхээр компаниас солино гэдэг бол тийм муу юм биш. Өмнөх компанитайгаа ч гэсэн одоо би энэ бичлэг хийж эхэлснээс хойш ингээд 3 дахь компанид явж байна. Сүүлийн 2 жилийн дотор гэсэн. Тэгээд ингээ компаниас солино гэдэг маань яг уу гаднаас дүгнэхэд мэдгүй хүн дүгнэхэд болол одоо юу гэдэг чинь төлбөрөөгөө ч гэдэг өмнөх юмда байж чадахгүй мадахгүй ч гэдэг тэгж бодож иж магадгүй. Гэхдээ ер нь бол за нэг юм таалагдахгүй бол баг дээр солио ярьсан бол илүү зүгээр байдаг. Би ч гэсэн одоо энэ компаниг яваад таалагдах юм бол мэдээж өргөжлүүлж байгаа. Таалагдахгүй бол нэр тавгуулаа өргөжлүүлээд дараагийн компани руу шилжих гэсэн. Тэгэхээр яг өөрийн гэсэн тараг чиргүүлэлттэй хүний давуу тал нь хэрвээ би компаниас хамааралтай юм уу, компани жолооч юм уу, эсвэл компаниараа тараг авахулсан байх юм бол бас ийм боломж үүсгэх биш гэсэн үг тийм. Тэгэхээр тийм байна. Энэ хөлбөмбөгийн талбай юм байна. Хөлбөмбөгийн талбай энэ зүйлэг. За ачаага ачуулж байгаа хооронд өгөөс хоолой бэлдэж тавьчих. Цаг баг болж. Надад нэг юм юу байгаа. Би хавраг байгаа. Энийг чанаад жил устай юм байна. Хоёрыг аваад ирсэн. Хоёрыг хийчихнэ.
Өөр нэг олон төрлийн ногоо авчираагүй. Тэгээд бас амархан ингээ. Шитаага энэс нэг заажхан их ус их юм чингээд гураалт хийчихэ. Жижиг гураалт шүү. Тэгээ ийм жижиг төмс байгаа энэс нэг зэн зургаа нэг байна. Автомобиль Сигаретч. Нэлээд удаан буцлах, удаан шаштай хийж байгаа. Тэгээд нэлээд удаан буцлах учраас жоохон ахуйх ус игээд ингээ болоод. Ингээд будаан шаштай ингээд 2 цаг. За ингээд ачаамаж очиж дуусчлаа. Одоо тэгээд гараа. Хүмүүс намайг яаруулаад ингээ ачсан байгаа байхгүй. Тэгээ нэгэн дээр нь 2 степ шидэ авчих. Тэгээд яг яс хурдан ачаагаа ачуулчаад энэ хаалгаар гараад энэ хаалгыг төгчих хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо энийг яс эхэлчихэд тэгээвээ. За багтаа годомж шүү. За Чикагогийн төгжрөл эхэлсэн байна. Яг одоо миний энэ хажуудлын би сайн хажуудлын замаар явж байгаад тэгээд бүр цаг гараа төгжрөлтэй гэж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр хажуудлын уул зурлаа гарч ирээд зогсчлаа. Жохон байж байгаа энэ төгжрөлтийн гайгүй болохоор цаг 2 цагийн дараа гайгүй болчих. Тэгэхээр нүдлээд явд юм уу гэж бодож байна. Ингээд зам дагуу тавьчлаа. Хоол манд болоогүй. Ахаад бараг цаг гараа үлээх юм байна. Тэр хоорондоо өлсөд болтгоо. Тэгээд би хаана байгаа би ер нь зүгээр яг ийшээ гар зогсъё гэж төлөвлөөгүй байсан байхгүй. Зүгээр л явж байгаа л жоохон нойр үрээд тэгээ амар төгжрөлтэй гэж байна гэдэг хаад шууд гараад зогссон байхгүй. Тэгсэн чинь Чикагогийн юунд орж ирээд зогссон юм байна. Чайнатаунд орж ирээд зогссон юм байна. Тэгээд тийшээ ойрхон хоолны газар. Тийшээ орж хоол идчихэд тэгэл дуусахад ер нь төгжрөл мөчлөн ч гайг болчих واخ. Hello. Yo, trên thì là. Luôn rồi. Với bọc tới rồi. За өглөөний минь ээлж өглөөгээ зогсож байна. Эний дараа болох баг. Одоо нэг хотлоо онгойлгох чих гэхээр зай байхгүй л да. Би яг энэ зам дээр зогссон байна. Яа одоо энэ чинь ингээл болгочвол юм да. Энэ ингэдэг л газар юм байна л да. Нөгөө пейнтболын газар юм байна. Бишиг ороод
талбай нэг واخхгүй. Тэгээд энэ ч одоо нэг сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр хуучин байсан зүйлийг авсан шүү дээ. Тэгээд тэрийг энэ дээр ингэж тарааж дэвсээд тэгээд ингэж авчихдээ. Монхол зөөлөн болгоод. Ийм талбай. Энийг буулгачаад нэг 2 цаг орчим явчих чаав. Бүр охоо юм очиж чаав. Тэгээд төмөр авах юм байлээ. Тэгээд төмрөө авчаад 800 майл явуул гэсэн. Тэгэхээр өнөөдөр нэлээ оролт нэлээ дундаа өнөөр юу гэдэг орч үзье. За тийм л энэ да. За эндээслэх юм байна да. Энэ нэг удаа иржсэн газар байна. Энэ хаалгануудын нэг рүү ороод тэгээд тэр талаас гарч ирдэг санагдаад байна. Энийг ч аваад бас явах хэрэгтэй. 800 орчим майл явна. Кофе уухгүй болчихж байгаа. Нойр мөглөх гээд шүү. Хүлээж авах хоорондоо хоолоо идчих дөө. Хэсэг хүлээгээд хойно ороод жоо хөвтсөн чи нойр хүрчлээ. Тай миний ялж байгаа. Миний урд байсан 2 трак орчлоо. Эндээс койл авах юм байлээ. 6 шиг койл. Нэгтээ нэг нь жижигхэн койл юм байлээ. 6 жижигхэн койл гэсэн. Өчигдөр чансан ясныхаа шүтэн удаагшиж байгаа тэгээд хэлсэн. Би баг миний хамгийн дуртай болох. Удаатай шүү. Хоолой дэмжээг байсан чинь дуутчлаа. Нөгөө өмнөх ачааны нэг жижигэн хамернууд гэдэг шүү дээ. Тэрийг сэвэрлж чадаагүй. Тэр газарт нь шүүр байдгүй, надад шүүр байдгүй. Тэгээ дээрээс нь яараад шууд наашаа өрөөдсөн. Одоо яг энд харагдаж байгаа шиг энэ одоо 2 ширхэг байгаа байхгүй. Энэ шиг 6 ширхэг авах юм байна. Тэгэхээр би 3.50-ыг хэлсэн. За тэгээд 6 ширхгийг 2-ыг нэнд авчиж байгаа болохоор нэгэн дээр нь би 3 гинж тавья гэж бодож байна. Чаах доошоо нэг дараад 2 талраа татаад дарна гэхээр би 6 гинж ашиглана. 6 гинж 6 баянд ашиглана. Жингийн хувьд бол гайгүй юм байна. 30 гаруй мянган паунд. Нэг нь 4-5 мянга лөө. Тэр жим юм бол гайгүй л юм бэл. За ерөөдөө бэхэлчлээ. Одоо энэ цааснуудыг авчиж тийш өгөөд тэгээд
нөгөө paperwork аваад тэгэл замдаа гараа та. Яа, сунаас их хортцсон харагдчихлээ шүү. 13 цаг харагдчихсан. Зэ очнот. За гараа та. За өглөөний мэнд манайхаа. Өглөө 7 цаг болж байна. 400 майл үлдсэн байна. Биш ээ. 400 майл гэн 4 цаг үлдсэн байна. Өчигдөр нөгөө 13 цагтаа бодож ирсэн шүү дээ. Тэгээд өчигдөр нэг 9 цаг яваад шинэ 2 цаг гэж зогсоод. Тэгээ одоо нэг 4 цаг орчим үлдлээ. Яа, шорч. Гэс усан догно. Одоо юу авах вэ? 4 хүн цаг л. Yes. Мос том өрөө шүү дээ. Энэ тарак одоо буулгаж байгаа юм байна. Энийг буулгасны дараа намайг оруулах юм байна. Тэр үсэг бахна. Гадаа зогсож явахдаа гинжинүүдээ ядаж авч яд юм билүү? За 3 гинж байгаа гэхээр чи ядаж нэг гинжин авч яд юм билүү? Яг энэ халгаар орох юм байна. Энэ нөгөө аюу таньдаг газар байгаа гэсэн бохоггүй. Өмнө иржсэн газар. Тэгсэн чинь нөгөө Баска гэж шинж болооч нэг аваад явсан шүү дээ. Их 7 хоногт. Тэгж яхад яг энд иржсэн. Тэгээ Баска тийшээ очичоод ийшээ нэг хурч орох гэж би хойноос нэмшлэг хийгээд дээ. Тэр газар мөн байна. Энд зогсож байгаад энийг онгойлгох ч гэдэм үү гэсэн чинь устаа штэ. Хашаа тийшээ ухарч байгаад. Голой та. Оо, сунат л явлаа шүү. Яаж хүмүүс 700 800 майл өдөр болоо явдаг юм.
Яа нөгөө ийм нөгөө слинки койлох юм байна. Одоо миний урд нэг л трак байна. Энийг хүлээж авах хоорондоо ядаж энэ мотор эднэрийг жоох ингэж хамжээд юм уу? Их байгаануудыг авч явахгүй бол одоо энэ бол энэ ачааг ингэж аваад маргааш буулгаад тарак марак угаалгуул амжихгүйгээр дараагийн ачаа авчих дахиад энэ чигээр явах гээд. Жагаад нөгөө тараканда шүүрээ орхичиж нөгөө мөргөлтөд тараканда a little bit more. Good. Сайн уу та. Энэ тарак буцаж ирэх гэж хагаад зүлэг рүү ороод тэгээ явж тахалчиж. За ерөнхийдөө 4 цаг 50 минут үндсэн дээр 5 цаг үлдлээ. Бас сайн чадсангүй. Ачаагаа аваад гарахад 9 цаг байсан шүү дээ. Одоо шинэ 1 цаг болж байна. Замдаа би зогсож 30 минут зогсчод явсан. Тэгэл яваад ирсэн. Зам роогүй шүү дээ. Өнөөдөр 300 майл үлдсэн байна. Маргааш өглөө 7 гэж босоод 12 цаг үед чанар очиж бодож байна. Аяг нойр өрөөд юм бүр. Бүгдээ анилтаа болтол юм гэж үзэж байна. Тэгээд би одоо хойш орж унтлаа. Маргааш уулзъя. Бай. Чагтахгүй гад хийгүй те. За энэ рүү болсон да. Ямар ч гэсэн хамгийн хойдлынхан хаалгыг болгох ч тоо. Тэгэхгүй бол нөгөө бодвол би одоо энэ хоёрын дунд руу л орж зогсох болов гэж бодож байна. Дунд руу орчихор чинь хоёр талтаа зайгүй болчихно. Бүхээгээ тэр чигт нь онгойлгочих юм бол таландаа арч чадах болчихно.
За ерөөхдөө юмнуудаа страпнуудаа ураад бэлтжлээ. Одоо намайг дуудахаар нь би одоо ийшээ урагшаага яваад хоошоо ухарч ороод тэгээ энэ ачаагаа өгчөөд энэний дараа гэрлэг барих юм байна. Өнөөдөр дараагийн ачаа авъя гэсэн бодловч жоо оройтчлаа. Тэгээ энэ 7 өдрийн бичлэг ингээд дуслаа. За бичлэгтэйгээ хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe хийгээрэй. Дараа 7 өдрийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.